5-7 төмөр зам компани. 5-7 төмөр зам компани нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр үүсэн байгуулагдсан. Төмөр замын суур бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, хөдлөх бүрэлдэхүүн засварлах чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын төмөр замын мэргэжсэн инженерийн компани юм. Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол Улсынхаа эдийн засгийн тулгуур, хөгжлийн зүтгүүр болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. 5-7 гашуун сухай чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл. Монгол Улсад анх удаа 1-р зэрэглэлийн уул зургийн хүнд даацын тохиолдол холбоо хориглолтын систем, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг төмөр замын бүтээн байгуулалтын чиглэл бүрд шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн 5-7 гашуун сухай чиглэлийн төмөр замыг 2022 оны 9-р сарын 9-ний өдөр ашиглалтанд оруулж 2023 оны 5-р сард төслийн суур бүтцийг байнгын ашиглалтанд орууллаа. 5-7 гашуун сухайд 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замын холболтын 21.9 км зам. 5-7 гашуун сухай чиглэлийн төмөр замыг 5-7 зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замтай холбох 21.9 км төмөр замаар холбох төслийг хэрэгжүүлв. Төслийн үр дүнд гашуун сухайд бомбд Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдлоо. Гашуун сухайд шилжүүлэн ачих терминал. 5-7 бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос шилжүүлэн ачих боломжтой. Талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх, нэг цагийн үйлчлэгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай гашуун сухайд шилжүүлэн ачих терминалыг барьж байнгын ашиглалтанд орууллаа. 5-7 нүүрс ажих логистикийн төв. Унгав аймгийн цогц цэцэн сумын нутагт байрлах 5-7 нүүрсний бүлэг ордын талбайд бүрэн автомат ажиллагаатай гал тэрэгний хөдөлгөөнд дунд зогсолтгүй ачих инженерийн байгууламж бүхий 5-7 нүүрс ажих логистикийн төвийг 2024 оны 5-р сарын 28-ны өдөр ашиглалтанд орууллаа. Өнөөдөр бид замын үе дэрээн бомтоос хойш 70 жилийн дараа хийдэж буй Монгол Улс бүгд найрамдах хятад ард улсыг холбосон 2 дахь гарц болох гашуун сухайд ганц мод бомтын хил тамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна. Монгол Улсын засгийн газар 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой 14 төслийг хэрэгжүүлэхээр тусгасны 1-р гашуун сухайд ганц мод бомтын хил дамсан төмөр замын төсөл эмблэгдэж байна. Гашуун сухайд ганц мод бомтын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт нь 19.5 км урттай, нарийн цэргийн 10.8 км, өргөн цэргийнхэн 8.7 км хос төмөр замтай, 32.6 км дэлгэрмэл урттай, 9.4 км урт гүүрэн байгууламжтай, жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Тус төмөр замын бүтээн байгуулалт нь төмөр замын дээд, доод бүтэц, гүүрэн байгууламж, эрчим хүч, барилга байгууламж, тохиолдол холбоо, гайл, хилийн хяналтын тоног төхөөрөмж, стандарт, автозам гэсэн 8 багц ажлаас бүрдэж байна. Гашуун сухайд ганц мод бомтын хил дамсан төмөр замын барилга угсралтын ажил 46% гүйцэтгэлтэй. Бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Төслийн талбайд төслийн хяналт хэрэгжүүлэгч 5-7 төмөр зам компани, ерөнхий гүйцэтгэгч CRCC компани, туслан гүйцэтгэгч Jinji Mining компани, Simb Construction компани зэрэг компани 868 инженер техникийн ажилтан 311 машин механизмтайгаар ажиллаж байна. Гашуун сухайд ганц мод бомтын хил дамсан төслийг 2027 оны 4-р сард ашиглалтанд оруулж галт тэрэг аялуулахаар төлөвлөж байна. Хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт дуусаж тээвэрлэлт хийгдэж эхэлснээр 200 байнгын 800 төр ажлын байр шинээр бий болно. Мөн нүүрсний экспортын хэмжээ 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн үн 3 дахин хямдарч, Монгол Улсын 1 жилийн экспортын орлого 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 Америк доллар хүрэх тооцоолол хийгдсэн. Цаашид
Монгол Хятадын шивээ хүрэн сэхэ бичигт зүүн хатавч ханг мандал хэлийн момтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан 100 жил хөгжлийн 100 зорилт санаачлагын хүрээнд Монгол улс Аз Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчлэгээний зангилаа болсон транзит Монгол улс болж баян дэлхийн тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна. Энэ Цэнхэрговын их бүтээн байгуулалтын эзэн болсон инженер, техникийн ажилтан, албан хаагч та бүхэндээ Монгол улсынхаа эдийн засгийн тулгуур, хөгжлийн зүтгүүр болсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж 8 жилийн түүхийг бүтээсэн баяр төдрийн мэндийг хүргэе. Таван толгой төмөр зам компани